Хүүхдийн парк нээлттэй хэлээ. Паркийг шинжлэхэд 20 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ талаар үндэсний соёл амралтын хүрээлэн шинжлэх төслийн удирдагч Батнягт хэлсэн юм. За үндэсний соёл амралтын хүрээлэн шинжилнэ гэдэг яриа төсөл анх яригдсан хугацаанаас хойш 5 жил болж байгаа. Гэтэ яг хаагдаад бол 3 жил болсон. Тэгээд газар дээр ажил эхлэхэд бол жил 2 сар болсон. За тэгээд автомат тоглоомын төв нэгдэн, ур чадварын тоглоомын төв нэгдэн. Энэ дотор бол ингээд нэгдэн гэхэд 50 орчим тоглоом байгаа гэсэн. Тэгээд дээрээс нь одоо энэ би 12 тоглоом гэж хэлээд байгаа энэ том оврын атракцион тоглоомыг өшөө 3 ширхгийг дараа жил дахиад шинээр жид болгоо ингээд ер нь 2 тоглоом шинээр нэмээд яваад ахаар тийм л төлөвлөгөөтэй ажил. Ер нь паркинг бизнес өөрөө тэгж явдаг л да. Сонирхолтой байх юм. Тоглоомууд аюулгүй ажиллагаа хэр хангасан бэ? Мэдээж хангасан болоод ажиллаж байгаа. Тэ аюултай бол ажиллах болцоо байхгүй шүү дээ. Нэгдүгüүрт аюулгүй байдал хэрэгтэй. Өнөөдрийн 50% хямдрал хизээ хүртэл өргөжлөх бод ямар ч байсан биднес нэг 7 хоног явуулъя гэж бодож чинь. Тэгээ яг цаашаа сунхаггүй гэдэг хараханд шийд гараагүй байна л да. За үнийн асуудал дээр бол яг өөрчлөлтийг бол өдөр тутмын хийж болох учраас энэ нь бол нэг санаа зовсон юм байхгүй. Одоо тоглоомд дундаж нь хэд байгаа вэ? 2000 байгаа. За баярлалаа. Дээрэмчдийн онгоц, иргэдэг дэлфин, сансрын хөлөг, динозавр, агаарын дугуй, усан завь зэрэг 12 тоглоом ажиллаж байна. Үлдсэн тоглоомнууд нь удахгүй ашиглалтанд орно гэж хариуцсан мэргэжилтэнд хэлж байсан. Алсын харагч тоглоом ажилд ороогүй байна. Хэдийгээр шинжилсэн ч гэсэн бүхээг нь нарийнхан болчихсон учраас засварлах шаардлагатай болжээ. Парк дээр маш олон хүүхэд цугласан байна. Бараг 3 жилийн хугацаанд парк дээр тоглоогүй хүүхдүүд хичээлээ тараад шууд энд ирчээ. Эцэг эхчүүд ч хүүхдүүдэд тоглуулахаар ирсэн байна. Хичээлээ орсноо? Арсаа. Хичээлэн тарцсан байгаа мó? Үгүй төрхөнд өнөөдрийн чөлөө аваад аав ээжтэйгээ ингээд дуугаатаа тоглож байна. За парк нь ямар санагдаж байна? Гой. Тоглоом дээр сууснаа? Сая дээрэмчний онгоцон дээр суулаа амар гоё байна. Айсноо? Гэхдээ толгой иргэн амар хэцүү юм байна. Гэхдээ амар гоё байна. Чи сая юун дээр тоглосон бэ? Завин дээр. Завин дээр суусан чи айсноо? Гүү нэг аагүй. Жолоодоход хэцүүлнэ. Гоё ясноо? Гоё. Тэгэл нь тарцсан нөө? Тарцсан. Толоо явж байгаа юм уу? Тий. Чи анх хизээ парк дээр иржсэн бэ? Нэг багтаал иржсэн. Тэгээд удсан шүү дээ парк дээр. Оо, сайхан байна, гоё байна. Тэгээс тоглоомдоор суулаа. Гоё л байна. Ямар тоглоом дээр суусан? Энэ далаан дээрэмчин гэнэ үү? Дэн дээр суусан. Тэгээд юу вэ нөө? Амар эвгүй байсан. Харж чадахгүй, доошо тонгоосоор хагаад баахан орилсоор хагаад бууж ирсэн. Гоё байна. Тэ. Зарим тоглоомнууд нэгдэг байгаа юм байна. Бүгд жигдрээд нэгтчих юм бол сайхан л ямар ч байсан Монголын нэг хүүхдүүд ямар ч байсан гоё үзэж харах тоглох тийм сайхан тоглоомтой л болсон байна. Их сайхан мэт сэтгэл аяг өндөр байна. Таны жоохон багт ямар байсан? Бидний чинь жоохон байх чинь л одоо энэ авсан агшин дээр л их л тэркомолкога уурдаг байсан шүү дээ. Тэгээд тоглоомод нь жоохон хосрогдсон л байсан. Одоо их гоё байна. Шинэлэг аягүй сайхан. Үндэсний соёл амралтын хүрээлэн хичээлийн шинжилгээ нээлтэнд зориулж 7 хоногийн хугацаанд бүх тоглоомоо 50%-аар хямдруулаад байгаа юм байна.